Сайн байцгаана уу? За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр хамгийн их ном уншсан уншигч эсвэл хамгийн их хэрэглэгдсэн номынхоо тайланг яаж гаргах вэ гэдгийг харцгаая. За ингээд програм руу ороод эхлээд уншигчийнхаа мэдээллийг харъя. За уншигчийн бүртгэл рүү ороод за ингээд уншигчийн бүртгэл маань ингээд гараад ирнэ. За тэгэхээр бид нөгөө хамгийн их ном уншсан уншигчаа мэдхийн тулд тухайн уншигчийн хэдэн ном авч хэрэгжилж ирсэн бэ гэдгийг нь харах хэрэгтэй. За тэрийг нь харахын тулд бид нэр хүснэгтийнхаа тохиргоор ороод хэрэгжилсэн номынхын тоог хардаг болгох хэрэгтэй. За тэгэхээр одоо энэ харж байгаа хүснэгтэн дээр мань бол хэрэгжилсэн номын тоо харагдахгүй байгаа. За тэгэхээр тэрийг ихлэ гаргаж ирье. За аль нэг багны тосгоо дээр очиод ингээд тохиргоор нь ороод за доошоо уралчин тэмдэг байгаа тийм нэр ч юм уу код ч юм аль ч баг нэрсэн болно шүү. За ингээд энэ код гэдэг дээр курсор авчихаар энэ баруун гарт талд нь доошоо орсон гурвалжин сум байгаа. За энэ дээр дараад өсгөр ирэмблэх, буурахаар ирэмблэх гэдэг команд байгаа. Түүний доор багнууд гэж байгаа. За энэ болохоор энэ хүснэгтэнд ямар багнуудыг харах вэ гэдгийг ингээд тохируулдаг хэсэг байгаа. За энэ дээр би энэ хамгийн доороос 3-т байгаа. Хэрэглээ гэж байна. Энийг зөв гэж гэх юм бол за энэ дотор нь танхимаа гэрээр вебээр гэдэг энэ хэрэглэсэн материалын тоог харуулдаг багнууд байж байгаа. За энийг зөвгээд хэрэглээгээ зөвгөө сонгочхоор энэ хүснэгтэн дээр энэ хэрэглээ гэдэг баг нь ингээд нэмэгдчихэж байгаа. Тийм ээ. Хэрэглээ дотроо танхимаар гэрээр вебээр гэдэг. За бид нэр тэгэхээр энэ танхимаар авсан гэдэг дээр нь багн дээр очиод буурахаар ирэмбэлчих юм бол хамгийн их ном авсан уншигч маань ингээ хамгийн дээрээ гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ Төвшин Баяр гэдэг уншигч бол хамгийн их ном авч уншсан байна. 1384 ном танхимаар авч хэрэгэлжээ гэж. За гэхдээ энэ маань бол одоо нийт хугацааны туршид байгаа. Яг хэдэн оны хэдэн сараас хэдний хооронд байдаг юм нөхцөл тавигдаагүй ерөөсөө л нийт уншсан ном юм. За тэгэхээр бүгдээрээ яг өнгөрсөн жил жишээ нь 2024 оны хугацаанд хамгийн их ном уншсан хүн хинбэ гэдгийг харъя гэвэл шүүлтүүр юм байна. За шүүлтүүд дээрээ үйлчлүүлсэн эсэх гэдэг нөхцөл байгаа. Энийг зөв гэж тавина. За тэгээд зөв гэднийхээр тийм үгүй гэсэн хоёр сонголт байгаа. Тимээ сонгочихно. За энэ дээр нэмээд бас үйлчлэгээ хийсэн номын сангийг сонгож болно. Одоо олон танхимтай газар бол тий зөвхөн одоо уншлагын танхим дээр хамгийн их ном уншсан уншигчаа сонгож гаргая гэвэл уншлагын танхимаа сонгочихно. За тэгээд үйлчлэгээний огноо гэдэг байгаа тий. Үйлчлэгээний огноо дээрээ доорх өдрөөс хойш, доорх өдрөөс өмнө, доорх өдрүүдийн хооронд гэдэг нөхцлүүд байгаа. За би доорх өдрүүдийн хооронд гэж тавиад за 2024 оны 1 сарын 1-ээс 25 оны 1 сарын 1-ний хооронд эсвэл 24 оны 19-31-ний хооронд гэж тавьчих. За энэ хооронд үйлчлүүлсэн уншигчдыг шүүж харна гэсэн энэ нөхцөлөөр тавьчлаа. За ингээд шүүж харахад дарыг. За ингээд одоо өнгөрсөн жил бол нийт 2110 хүн ирэн тогтмол ном авч ирсэн байна. За энэ хүмүүсээс 448 ном уншсан боيو. Тэгээ хамгийн их нь улгамаа гэдэг хүн одоо хамгийн их ном уншсан байна гэж харагдчихэв. За энэ нөгөө уншсан номынхоо тоогоор буурахаар ирэмбэлцсэн байгаа учраас хамгийн их ном уншсан дээрээ гарч ирж байгаа тийм ээ. За гэрээр ном авсан тоогоор нь бас ирэмбэлж болно. Жишээ нь буурахаар гэдэг тийм. За ингээ харчих юм бол энэ маань бол бас л нөгөө болгомаа маань хамгийн дээрээ гараад ирж байна тий. Ер нь их ном уншдаг хүн байна. За өнгөрсөн жилийн хооронд бол болгомаа. За тэгээд эхний 10 гэх юм бол одоо бид нар энэ хүснэгт дотроос эхний 10-ыг нь сонгож аваад ингээд тайлан гаргачих болох юм шүү дээ тийм ээ. За ингээд уншигч бол юм байна. За одоо ном руугаа оръё тийм ээ. За номын бүртгэлээ нээгээд за каталогийн бүртгэл дотроо тэгэхээр бид нэр яг сайн уншигчийн тайлан гаргасантайгаа адил номынхоо хэрэглэгдсэн тоог бас гаргаж ирэх хэрэгтэй байна. За тэгэхээр
багныдынхаа тохиргоор ороод бит хэрэглээ гэдэг нь захим хэрэглээ гэдэг нь. За веб хөлбөртэй газар бол захим хэрэглээг нь сонгож гаргаж байгаа. Захимаар хамгийн их хэрэглэгдсэн намаас харж байна тийм ээ. За бид нар одоохондоо зөвхөн бит хэрэглээ гэдгийг сонгож чи өөрөөр хэлбэл бодит цаасан байдлаар ном авч уншсан тоог нь харах гэж байна гэсэн. За ингээ хэрэглэгдсэн тоо, уншигчийн тоо гэсэн баг нь 2 баг нь ингээд нэмэгдээд гараад ирлээ тийм ээ. За тэгэхээр бид нар одоо энэ хэрэглэгдсэн тоогоор нь буурахаар ирнэ бэлчих юм бол хамгийн их одоо уншигдсан бит байдлаараа уншигдсан ном дээрээ гарч ирж байна. За энэ үзхийн хязгаар гэдэг ном байна тийм ээ. Гэхдээ бид нар 24 оны туршид гэж байгаа учраас шүүлтүүрээ нээж яагаад шүүлтүүр дээр үйлчилгээнд гарсан хэсэг гэдгээ тийм гэж тавиад за үйлчилгээний огноо гэдгээ болохоор доор өдрүүдийн хооронд гэж яагаад за 24 оны 1 сарын 1-ээс 25 оны 24 оны 12 сарын 31 гэж тавиад за англи шүүж харъя. Англи шүүгээд харахад 24 оны туршид үйлчлэгэнд гарсан номнуудын жагсаалт гарч ирнэ. За нийтдээ төрлөөр бол 5041 төрлийн ном. Тооцохоор бол 6483 ширхэг ном бол давтагдаагүй тоогоор үйлчлэгэнд гарсан юм байна. Давтагдсан тоогоор бол хамаагүй их тоо гарна мэдээж тэ. За тэгэхээр яг энэ Динза гэдэг ном бол Динза 1 гэдэг ном бол хамгийн их уншигдсан ном байна. Тийм ээ. 374 уншигч энэ номыг авч хэрэглэсэн байна. За тэгээд 318 удаа уншигдсан байна гэж гарч ийн. За нэг хүн олон удаа авч уншсан байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд энэ одоо хамгийн их уншигдсан ном, хамгийн их ном авч уншсан уншигчийнхаа тоог бид гаргачлаа. Үүнээс гадна огт уншигдаагүй номыг бас харж болох юм шүү дээ. За жишээлбэл үүсгэнд гарсан хэсгээ бид нар үгүйгээ тавьчих юм бол тийм ээ өнгөрсөн жилийн хугацаанд огт үйлчилгээнд гараагүй номнууд гарч ирнэ гэсэн нөхцөл төрийг бид нар үгүйгээ тавьчих юм. Тийм ээ энэ ерөөсөө хэрэглэгдээгүй номнууд энэ одоо жишээ нь Монгол ардын хувьсгалт намын төв хорооны түүх мөгч гэж яасан алтан зул цэцэг гэдэг энэ ном бас ер нь огт хэрэглэгдээгүй өнгөрсөн жилийн төс тийм ээ. Энэ нөгөө өнгөрсөн жил хэрэглэгдээгүй гэж байгаа учраас энэ хэрэглэгдсэн тоон дээр хүртэл 0 гэж гарч ирж байгаа тийм ээ. За ийм байдалтай. Энийг яг бид нар сүүлийн 5 жил огт хэрэглэгдээгүй номч гэдэг юм уу ингээд харж болно. Эсвэл үүн дээр одоо энэ жишээ нь археологийн тухай 100 баримт гэдэг номыг өнгөрсөн жил яагаад хүн огт авч уншсангүй вэ? Энэ уулын сонирхолтой ном штэ гэдэг энэ дээрээ бас идэвхжүүлэлт энэ төр хийж болохоор байна тийм ээ. Гэх мэтчлэн бид нарт одоо энэ тайлан дээрээ ингээд цаашаа ажиллах боломжууд нэлээд гарахнэ. За яг ном одоо хэрэглэгдээгүй номыг харъя гэдэгтэй адилхан одоо бас үйлчлүүлээгүй уншигчаа бас ингээд үйлчлүүлсэн хэсэг гэдэг үгүй гэж тавьж байгаа бид нар шүүгээ харчиж болно. За тэгэхээр энэ бол өнгөрсөн жилийн хугацаанд ямар ч гэсэн уншлагын танхимаар бол огт ирж үйлчлүүлээгүй хүмүүсийн нэрнүүд гарч ирж байна гэсэн үг. Яг өөр танхимаар муу үйлчлүүлсэн байж болно. Ямар ч гэсэн уншлагын танхимд бол энэ хүмүүсүүд байдлын жил огт орж ирэх байна гэсэн үг болж таарч байна тийм. Гэх мэтчлэн ингээд тайлангуудаа янз бүрээр гаргаж авч болох юм шүү. За тэгээд амжилт хүсье.